Колон брендийн SHX 1620 загварын 76 литрийн багтаамжтай шарах шуугианы ажиллагааны зааврыг танилцуулъя. Хэрвээ та шарах шуугианы талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. За шарах шуугиаг ашиглахын өмнө баглаа бодлыг нь бүрэн авч дагалдах хэрэгслүүдийг нь бүлээн савнтай усаар угаана. За үүний дараа шарах шуугианы цагийг гэрийнхээ цагтай тааруулах ёстой байгаа. Үүний тулд дэлгэцний доор байрлах цагны тэмдэглэгийн дээр нэг удаа дарснаар цаг анивчиж эхлэх бөгөөд голын төвчөөрөө эргүүлэн цагаа тааруулаад баталгаажуулна. За шарах шуугианы үйлдвэрийн үнэр болон бохирдлыг нарилгахын тулд та дээд доод гормыг сонгоод 250 Цельсиэд 30 минутны турш уурай гарн буюу хоосноор нь ажиллуулах ёстой байгаа. Шарах шуугиаг ажиллуулж байх явцад та гэрийнхэн агаар сэлгэлтийг маш сайн хийх ёстойг анхаарна уу. За шарах шуугианы ажиллагааны горим дуусаад шарах шуугээ бүрэн хүрсний дараа та доторхын чихтэй зөөлөн алчуураар цэвэрлэж доторх бохирдлыг нарилгах ёстой байгааг анхаараарай. За энэхүү шарах шуугианы хувьд үндсэн 8 горим болон нэмэлт 8 горим дэлгэцний хоёр талд байрлаж байгаа бөгөөд за нэмэлт 8 горимны хувьд хөөлгөх, жингээр гисгэх, уураар жигнэх, пиццаны горим, халууны аргаар хатаах, тосгоо шарах, автомат горим, уурын цэвэрлэгээ гэсэн горимнууд байрлаж байна. За үндсэн горимоо та хэрхэн ажиллуулах талаар зааварчилгааг өгье. Үндсэн горимоо ажиллуулахдаа та горимоо сонгоод тухайн горимд өгөгдсөн температур болон цагийн өгөгдлийн дагуу шарах шүүгээгээ ажиллуулах боломжтой бөгөөд эсвэл та горимоо сонгоод өөрийн хүссэн температур болон цагийг өгөөд шарах шүүгээгээ ажиллуулах боломжтой. За энэхүү шарах шүүгээний хувьд үндсэн 3 цагийг дараалуулан өгөх ёстой байдаг. За эхний анивчиж байгаа цаг нь горимын үргэлжлэх хугацааг заадаг бол дараагийн анивчиж байгаа цаг нь горимны дуусах хугацааг илэрхийлдэг бол сүүлийн цаг нь та сэрүүлэг өгөөд шарах шүүгээгээ ажиллуулах боломжтой ийм 3 цагийг өгч ажиллуулах боломжтой шарах шүүгээ байна. За ажиллагааны үеэр таны өгсөн сонгосон горимыг түр зогсоох тохиолдолд та эхлэх болон түр зогсоох горим дээр нэг удаа дарах бол сонгосон горимоо цуцлахын тулд та асаах болон унтраах товчлуур дээр дарснаар таны өгсөн горим болон температур цаг нь бүрэн туслагдана. За ажиллагааны үеэр сонгогдсон температур болон цагийг өөрчлөх тохиолдолд та эхлүүлэх болон түр зогсоох товчлуур дээр нэг удаа дарж шинээр өөрийнхөө температур болон цагийг өгөөд өөрчлөөд ажиллуулах боломжтой. Ингэснээр таны өмнө өгсөн байсан температур цаг цуцлагдаж таны шинээр оруулсан өгөгдлийн дагуу шарах шүүгээ маань ажиллаж эхлэх болно. Энэхүү шарах шүүгээний хувьд уурын ажиллагааг үндсэн 8 горим болон уураар жигнэх горимын үед ашиглах боломжтой байдаг. За ингэхдээ шарах шүүгээний дотор талд байгаа ууршуулагч аяганд та 200 мл усыг хийх шаардлагатай бөгөөд үндсэн 8 горимын үед шарах шүүгээний температур нь 150 Цельсиэс дээш болсон тохиолдолд ууршуулагч товчийг дарж 50 секундын турш ажиллуулах боломжтой байна. Харин та уураар жигнэх горимын үед автоматар уурын ажиллагаанд шилжих бөгөөд 7 минутны турш уурын ажиллагаагаар шарах шүүгээ маань ажиллах болно. За шарах шүүгээний удирдлагыг хэрхэн төвчөх талаар зааварчилгааг танд хүргэе. Шарах шүүгээний удирдлагыг төвчөхдөө дэлгэцний доор барилах түгжээний тэмдэглэгийн дээр 3 секунд дарснаар дэлгэцэн дээр түгжээний зураг гарч эхлэх бөгөөд шарах шүүгээ төвчөгдсөн үед гэрлийн товчлуур болон асаах унтраах товчлуураас бусад бүх товчлуур идэвхгүй хэлбэрч шилжинэ. Шарах шүүгээний түгжээг тайлахдаа мөн адил түгжээний зурган дээр 3 секунд удаан дарснаар шарах шүүгээний түгжээ бүрэн туслагдана. Шарах шүүгээг цэвэрлэхдээ бүлээн савнтай усаар угаах ёстой байгаа. Хаалгыг мөн салгаж цэвэрлэх боломжтой. Хаалгыг салгаж цэвэрлэхдээ та нусан дахь түгжээг нь тайлж хаалгыг нь мулталж авах бөгөөд хаалганы шилийг нь цэвэрлэхдээ хаалганы хоёр талд байрлах түгжээг нь тайлаад хаалганыхаа шилийг цэвэрлээрэй. За мөн энэхүү шарах шүүгээ маань уураар цэвэрлэх боломжтой бөгөөд эхлээд та шарах шүүгээнийхаа доторх бохирдлыг нь гар аргаар арчиж цэвэрлээд үүний дараа доор байрлах цагаан өнгийн ууршуулагч аяганд 200 мг ус хийгээд уураар цэвэрлэх горимыг төвчүүлнэ. За горимыг ажиллаж дуусны дараа дотор талын гадаргууг чихтэй зөөлөн арчуураар цэвэрлэж арчих бөгөөд 1 цаг орчим та шарах шүүгээнийхээ хаалгыг хаахгүйгээр онгорхой орхих юм уу 150 Цельсиэд 15 минутны турш халаах замаар шарах шүүгээнийхээ дотор талыг бүрэн хатаагаарай.
За уурын ажиллагаа болон уураар цэвэрлэх гормыг хэрэгж дууссаны дараа шарах шүүгэнд нэм бактери үрчгээс сэргийлээ та илүүдэл тусыг шавхаж асгах ёстойг анхаарна уу? Хэрэглэгч танд Колон брендийн SHX16 20 загварын 76 литрийн багтаамжтай шарах шүүгээний ажиллагааны заавар танилцууллаа.